Монголчуудын MJ радио 88.3-ыг сонгон сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 өнөг бүрийн даваас баасан гарагт 9 цаг 10 минутанд танд хүрдэг ямар нэг махан халуун дээр нүрээтэй Hot Topics нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Hot Topics нэвтрүүлгийг радиогийн 2 дугаар студиэс царай муутай болон ааш муутай айрынаар хамтран хүргэдэг. За найруулагч Чамбат ажиллаж байна. Өнөөдөр манай Hot Topics нэвтрүүлэгтээ хэрэглээ бүр тохирсон зээлийг Payon-оос үрээтэй Payon цахим зээлийн аппликейшн хамтран ажиллаж байна. За мөн яг л хайр шиг маскулан брэнд хамтран ажиллаж байна. Өглөөний мэнд арай сайхан амарсан уу? Өглөөний мэнд сайхан амарлаа, сайхан амарв уу? Янзын сайхан амарлаа. Өчигдөр чинь тоглолт үзээд одоо бэсэн үлдсэн нойроор тоглолт үз дуусгачаа. Тэгээд ялтаа тэмдэглэжээд унтсан да. Ямар тоглолт вэ? Энэ нөгөө Казахстаны Астана хотод Монголц тоглож байгаа. Өчигдөр плей-офф руу шалгарах шатны тоглолтыг аимшигт Навигийн эсрэг хийсэн. Навиг 2-1-ээр буулгаж авсан. Нави гэдэг нь хаанах юм баг юм? Нави гэж Украины баг дэлхийн бас хамгийн топ багуудын нэг. Ер нь бол мажорын олон удаагийн авраг юм баг байгаа. За. Өнөөдөр бүгдээрээ Google Trends-ээр ямар сэдвүүд тэргүүлж байгаа шууд асуудал руугаа орохоос өмнө нэрийг YouTube-ийн коммент уншаа штэ. Тийм. За. Ингэсэн хойлон дээр нь болор 70 15 гэдэг хэрэглэгч их гоё урт коммент бичсэн байлээ. Энэ урт комментиг оруулах гэхээр нөгөө нэг яг дэлгэцэнт маань ингээд таарахгүй байсан болохоор би арай богино комментийг сонгосон. Энэ би нөгөө магтсан хэсгийг сонгоод байгаа юм биш шүү. Манай хоёр хөтлөгч хоёулаа л чадварлаг болохоор л мэрэгжлийн талаас нь нурших биш захин мэдээлэл детальчилж баримтжуулж бүрэн ойлгомжтой ярьж байгаа л гэж боддог. Өдөр бүр алгасалгүй сонсдог гэж байгаа. Энэ яг юун дээр хэлж байгаа вэ гэхээр өчтөр намайг бяцхан зэргийн ховж үеих ярьлаа гэдэг комментууд орж ирсэн байсан. Тий, явган хов ярьсан гэдэг. Яг нэг тухайн үеийнхаа трендээс л хамаарж байгаа л та. Өдөр чинь би улс төр ярих гэж байгаа. Улс төр чинь гэдэг. Тийм. За үргэлжлүүлээд ширээ тэг 727 гэдэг энэ банк комментчдэг л дээ. Манай бас байнгын сонсогч. За яг хоёулынх нь нөгөө нэг контенттой холбоотой комментууд бичээрэй гэдэг ярьсан яриатай холбоотой бичсэн чинь Amber Heard бол Elon Musk-аар жаахан попрох гэсэн л дээ даанч нөгөөх нь нэх өөрийнх нь хүснээр арганд нь ороогүй л дээ. Amber Heard Johnny Depp-с хойш Elon Musk-ыг эргүүлсэн. Тэгээд хоёр эго өндөртөө bipolar хүмүүс таараагүй байх гэж боддог гэж та энэ дээр юу гэж бодож байна да? Маш нарийн дүгнэлтүүд хийсэн байна bipolar эго өндөртөө. За яг эго багтаа хүн гэж бол баг байхгүй. Гэхдээ Amber Heard-ыг бол олон нөө мэдээллээр нарциссизмтай гэж тодорхойлоод байх шиг байсан те. За тэгээд одоо санал нэг байна. За Amber Heard бол Elon Musk бол миний ойлгосноор бол зүгээр л яачих шиг болсон шүү дээ. Зүгээр игнордод эхэлчих шиг болсон шүү дээ. Бүр илт яг тэгэхээр яг Johnny Depp-тэй эд хуралдааны үеэр хажууд нь байгаа л амар дэмжээл бүрстөө ард нь ямар том хүн байгаа гэж бодож ирсэн чинь нэг мэдсэн жоох юм. Тэгэхээр ерөөсөө харагдах байлсан те. Яа нэг тийм асуудал болсон. Санал нэг байна. За өнөөдрийн сэдвүүд эхний сэдвлэг орцгоё. Миний сэдвэр эхлэе гэж бодлоо. За энэ маш сонирхолтой дүр зураг харагдаж байна гэж би бодсон. Google Trend-ээр Франц, за Англи, аль хэлнгээр нь орж ирэхгүй байсан. Тэгснэ Америкийн нэгдсэн улсад өчигдөр 20 мянган айлттайгаар Макрон гэдэг хайлт орж ирсэн. Оросд 2 мянган айлттайгаар бас тэргүүлж байгаа Макрон гэдэг хайлт. За ингээд Google Trend-ээр бол нэг тэргүүлэхгүй хамөртлөө Twitter-ээр нэг Макроны тухай видео, за ганц Макрон биш 3 хүний видео за Twitter-ээр нэг тарж байгаа. За бүгд хамтдаа манай найруулагч видеог нь үзэхээр хамт үзнэ. За энэ ийм учиртай. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Английн ерөнхий сайд Кир Стармер, за саяхан сонгогдсон Германы канцлер Фридрих Мерц энэ 3 5 сарын 9-нд Украин руу хамтдаа вагоноор явсан. За вагон одоо энэ байгаа энэ зураг нь бол вагонд байгаа юм байна. Вагон дотор. За гурлаа сууж ин тий. За вагон дотор энэ 3 цуг байжснаа гинт ингээд зураг авахч орж ирээд энэний зургийг авах гэсэн чинь энэ 3 нэгэн юм хачирхалтай үйлдэлүүдийг зураг авалт эхлэхийн дараа сацуу эхлүүлсэн байгаа. За одоо бүгдээ харъя хамтдаа юу хийх нь. За энэ одоо цэнхэр цамцтай байгаа нь бол Фридрих Мерц канцлер. За цаанаага нь Эммануэль Макрон харагдаж байна. За одоо Фридрих Мерцийн баруун гард орно цагаан өнгийн нэг юм байна заа. За цагаан өнгийн юм. Энэ юуг бид нар мэдгүй бид нар баталж чадахгүй. Гэхдээ Фридрих Мерцийн одоо баруун гар нь энэ цагаан өнгийн юм шууд далтна одоо. За одоо бичлэг хүргэжлэн ингээ харангууд шууд гараараа далталж байгаа. За тэрний цаана нэг цаас байгаа. За энэ бид нар юуг мэдгүй. Гэхдээ ингээд янз янзын мэдээллүүд ингээд цацаад байгаа. Энэ одоо юу гэдгийг. За энэ одоо ингээд тайлбарнд ор англиар биччихжээ одоо. Тэр нэг юм одоо хар тамхины зориултаа зүйл хийж магадгүй гэж одоо ингээд тайлбарлаад байгаа юм байна. За тэгэнгүүт за энэ хинч мэдгүй шүү дээ энэ юу өдр гэдгийг. Гэхдээ одоо дараагийн
одоо энэ хүмүүсийн үйл ажиллагаа. Тэр хараа Мерцийн гар нь шууд дарж ийн. Макрон авангуудаа тэр хараа гараараа авангуудаа тэгсэн. Гараараа авангуудаа далдлаа цаашаа хийж байгаа. Яг энэ бичлэгэн дээр бууцсан. Тийм байна. Ямар амар эвгүй би бүр яг нэг үйлдэл дээр ингэж штэ. За одоо ингэж машин бариач юм үзэж чадахгүй ингэ явж байгаа хүмүүстэй хэлэхэд за одоо кинон дээр бид нар нөгөө ингэ одоо нөгөө болохгүй бодисыг ингээд нэг нарийнхаа ингээд зураас болгоод татцсан байдаг да. Яг тэрэн шиг байгаа юм а одоо Германы канцлер гараараа дарангууд тэрнийг ингээд уудалцсан байсан байж болох цаасан уута одоо Францын ерөнхийлөгч Макрон аваад нууж байгаа нь яг бичлэг дээр харагдаад байна л дээ. Ямар амар хэрэг байдагт энэ бүр. За тэгээд хамгийн гол нь за ингээд энэ дээр нь Макрон орж ирэнгүүт Кирстен ер нь биеийн жоохон дайвилсан маягтай. За магадгүй энийг бид нар энэ талаас нь тайлбарлахыг л хүсээд байж магадгүй. Гэхдээ ер нь Макрон орж ирэнгүүт жоохон дайвилсангуудаа Кирстен армарын гараас ингээд барьж авч байгаа тийм бас бичлэг байгаа. Ингээд тогтож чадахгүй. За энэ бичлэг одоо Твиттерээр нэг дарж байна. За Твиттерээр нэг одоо хэдэн мянган үзэлттэй бүр хит байна. Ерөөсөө л Твиттерээр ярьж байгаа Макрон гэсэн юм яриа байна. За энэ юу гэж эднээс тайлбарлаж байгаа гэхээр одоо ингээд авангуудаа цаашаа хайж байна. За зарим нь бол энийг юу гэж тайлбарлаж байгаа гэхээр энэ гурван Европын хамгийн том гурван улсын удирдагчид нийлж харт тамхи татсан байна. Гэсэн юм яриа болоод байгаа юм байна. За одоо ингээд Твиттерээр нэг явж байгаа. За тэгсэн чинь Times сэтгүүл дээр бас энэ тухай юу гэж гаргасан бэ гэхээр эсрэг талаас нь энэ бол Европын нэгдмэл байдлыг босниулах гэж оролцсон Оросын одоо мэдээллийн дайн буюу тайлбар дайн гэж. Одоо энэ хоёр талаас ингээд тайлбар ингээ хоёр тал дээр байгаад байгаа. За тэгээд бүгдээрээ бас анзаарсан. Европын том хэвлэлүүд дээр бол энийг бол мэдээлэхгүй байгаа. Давж байгаа. Энэ бол энэ худал мэдээлэл дисинформац гэж нэрлэдэг. Мисинформац гүтгээд байна гэж бас нэрлэж байгаа. Ер нь бол Twitter бол одоо ингээд нээлттэй байгаа болохоор Twitter-ээр нэг юм хүмүүсийн мэдээг энэ видеог иш тийш цацаад байгаа юм байна. За тэгээд энээс болол ерөөсөө Twitter-ээр нэг өстө бөө юм болж илээ. Хэдэн мянган шеэртэй. Ерөөсөө хүн болгон мэддэг чаддаг хүн болгон энийг шеэр хийгээл бичээд илээ. Гэхдээ одоо хэрвээ биш бол ингээд ямар нэгэн тайлбар хийхгүй бол энэ айгуу тийм нөхцөл байдал нь бүрдсэн юм шиг л харагдаад байна л да. Одоо жишээ нь харахад бол айгуу ямар нэгэн тийм болохгүй юм шиг харагдаад шүү дээ. Нэг нь гараараа дарахын, нэг нь гараараа аваад базаа дарагшаага шидхийн гэх мэтчлэн. Би бол ингэж бодож байна. Макроны үйлдэлүүд бол бэж болно. Салфетик байж магадгүй. Тэгээ зүгээр нэг цаас ингээд байх бол аваад шидчихэж болно шүү дээ. Надад хамгийн эвгүй нь Мерцийн хэсэг л байгаа байхгүй юу? Мерц тэрийг гараараа албаар дарах шиг боллоо. Гэтэ би бас ингээд яагаад гэж магадгүй бас хардаад байж магадгүй. За ямар ч байсан энэ видео бол одоо ерөөсөө интернетээр нэг тарж байгаа. Барууны талын буюу Европын улсуудад энэ тренд бол гарч ирэхгүй байгаа. За яагаад гэхээр хэвлэл мэдээллийн байгууллагууд нь энийг бол тодорхой мэдээлэхгүй байгаа. Эсвэл энийг одоо Оросын талаас явуулж байгаа дисинформацийн Европын нэгдмэл байдлыг хаглах гэсэн бодлогоо гэж тайлбарлаад явуулахгүй байгаа. Харин Америк, Орос хоёр дээр энэ тренд нь орж ирсэн байлээ. Яа, тэгтээ бас эвгүй амирвчлаа шүү дээ. Би бүр энд бүр юу кино үзэж байгаа юм шиг сууж тийм чи алган малгаад тарч башаад. Яа, за. За дараагийн мэдээлэл рүү орох байлаа. Хамтран ажиллагчаа ярих. Хамтран ажиллагчаа танилцуулъя. Манай нэвтрүүлэгтээ хэрэглээ бүр тохирсон зээлийг Payon-оос ураад Payon цахим зээлийн аппликейшн хамтран ажиллаж байна. За Payon аппликейшн гар утсандаа суулгаад хизээж хаанаас ч хүссэн газраас онлайнаар гэрээгээ байгуулад 5 сая төгрөг хүртэлх зээлээ хялбараар авах боломжтой. Хамгийн гоё нь зээл төлөх өдрөө өөрөө сонгох боломжтой ба 30 сар хүртэлх хугацаагаар авч болно. 30 сар чинь 5 жил үү? Зүг буруу. 30 сар тийм. Биш юу вэ? 2 жил хагас юм байна. Заста цуурах ч шүү. Үлгээгч штэ. За Payon цахим зээлийн аппликейшн зээлээс гадна 6 хүртэл хувийн төлөх боломжтой. За тэгэхээр одоо аваад хувийн төлөв үйлчилгээ байгаа юм байна. За янз янзын үйлчилгээ нэвтрүүлдэг. Надад нэг сонирхолтой онцлог үйлчилгээ нь Finon хэмээх шинэ бүтээгдэхүүн гаргасан байна. За Finon гэдэг нь аппликейшнаараа 70 сая төгрөг хүртэлх одоо орон сууц барьцаалсан зээлийг авах боломжтой, аппликейшнээр авах боломжтой ийм үйлчилгээ юм байна. Ердөө энэ чинь 75 саяын одоо том асуудлыг шийдэж байгаа хотон дээр дулцсан яаралтай шийдэх асуудлыг аппликейшнээ гаргаад орон сууц барьцаалсан зээлээ 5 минутанд шийдвүүлээд авчих боломжтой байна. Хамгийн гоё нь энийг хэд ч хувааж авах боломжтой тий. За тэгэхээр Payon
цахим зээлийн аппликейшнийг та бүхэн татаад авах хэрэгтэй. Аминд орно гэж би бол бодож байна. Ер нь бол Payon хэрвээ та Android үйлдвэрлэлийн системтэй бол Play Store-оос мэдээж хэрэг татаж авна. За iPhone-д бол App Store-оос одоо татаад авчаарай. Дотор нь бол дэлгэрэнгүй мэдээлэл байгаа. Харин та бусад сошиал медиа бол веб хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байвал Payon цэг TBF гэдэг аль биесны Facebook пэйж нь байна. Та бүхэн лайк дараарай. За мөн Instagram Payon цэг official гэсэн веб хуудастай 5 богд finance.com гэсэн аль биесны веб хуудас байгаа шүү. Утсаар мэдээлэл авъя гэвэл 7533 11 11 7533 11 11 манай нэвтрүүлэгтээ хэрэглээ бүр тохирсон зээлийг Payon-оос өрөөтэй Payon цахим зээлийн аппликейшн хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За. Hot-Topics нэвтрүүлэг үргэлжлэж байна. Дараагийн мэдээлэл рүү оръё. За дараагийн мэдээлэл бол яг одоо зүүн Азид их анхаарал татж байна л та. За. Зүүн Азид яагаад анхаарал татж байгаа вэ гэхээр хоёлаа яг энэ хүний тухай өмнө нэг ярьсан. Зүүн өмнөд Аз. Тийм зүүн өмнөд Аз. Зөв. За уучлаарай. Үгүй жоохон солиод байдаг болохоор л гэсэн. Баруун зүүнний мэдрэмжгүй би ч одоо нэг юу гэсэн чинь нэвтрүүлэг дээрээс баруун талд нь хэлээрсэн чинь зүүн талд нь гэсэн бил шүү дээ. За зүүн өмнөд Азид ялч анхаарал татж байгаа нэг мэдээлэл бол Филиппиний сонгуультай холбоотой. Тэгэхээр сонгуульд нь бид хоёр яг өмнө Hot-Topics нэвтрүүлгээр ярьжсэн юу ярьжсэн бэ гэхээр хоёлаа Филиппиний ерөнхийлөгч асан Родриго Дутерте гэдэг хүн гаг руу баривчлагдаа тийм одоо түмийнхээ эсрэг хийсэн гэмтрийнхаа төлөө ял сонсоход бэлэн байдалтай ерөнхийдөө тэнд баривчлагдсан байдалтай байгаа тухай мэдээлэл хүргэжсэн. Манилагийн онгоцны бодол дээрээс баривчлагдлуу яалаа. Тийм. За тэгвэл өнөөдөр Филиппинд одоо сонгуул болсон. За Дутерте баривчлагдсны дараа яатгаад эн чинь бүх хүүхдүүд нь улс төр чинь байна хөө. Тийм байх. Гэр бүл. Одоо эн чинь Филиппиний одоо улс төр бол ерөөсө 2 гэр бүлийн эвсэл байсан. За Маркос тэгээд нөөд талаас Дутертегийн эвсэл байгаад ингээд 2 том гэр бүл ингээд яаж исэн одоо засаг барьж исэн. Яасан юу болсон? Одоо эн чинь миний ойлгож байгаагаар Дутертегийнхэн Маркосынхантай араас утгах шалгацсан гэж ойлгоод байгаа. Тэгсэн. Ялтчгүй Родриго Дутертег одоо баримтлах шийдвэрийг Маркос Жуниор өгсөн. Өөрөө одоо Бомбо Маркос буюу Алдарт Фердинанд Маркосын хүүхэд гэсэн үг шүү дээ. Ерөнхийлөгч одоо энэ ерөнхийлөгч Маркосыг өгсөний дараа хүүхдүүд нь за ингээд дай эхэллээ гэдэг мэдээллийг албан ёсоор хийсэн. Гол нь яг одоо Филиппиний дэд ерөнхийлөгчөөр нь Дутертегийн охин Сара Дутерте гэдэг одоо энэ чинь 39-тэй байсан, 42-тэй байсан тийм эмэгтэй яг одоо ажиллаж байгаа. Гэвчиг ингээд тийм хоёр ингээд улс төрийн гэр бүлийн хоорондын эвсэл Филиппинийг маш гоё зангидаа тий дараагийн шатанд хүргэнэгээд Филиппинчууд итгэцэн найдацсан хүлээжсэн чинь Родриго Дутерте баривчлагдсанаар одоо эвсэл затарсан. Ялч хоорондоо ингээд тий улс төрийн хувьд бол дайны нөхцөл байдал үүссэн гэсэн чинь юу болсон бэ гэсэн чинь одоо манай Родриго Дутерте гоё бол одоо гагда баривчлагдсан хിവэрэ байгаа. Гівчиг мань хүн сонгуульд ялалт байгуулжээ. За. Дутертегийн гэр бүл ялж байгаа юм. Үгүй, Дутертегийн гэр бүл ялаагүй. Дутерте өөрөө Давао буюу анхныхаа гарч ирсэн Төвшиц хоттой 20 гаруй жил удирдагчаар нь ажилласан хоттой амбан захирагчаар сонгогдсон. За. Яагаад ингэж би бас бодлоо түрүүн гайхаад яагаад гаагд байж байгаа хүнийг тийм ингэж юун дээр сонгуул дээр нэр төвшүүлсэн бэ гэсэн чинь ямар нэгэн хэрэгт албан ёсоор буруутгагдаагүй буюу Филиппиний шүүхэрээ тийм ял сонсоогүй байгаа учраас албан ёсоор ингэж юуг нь ясан одоо нэрийг бол төвшүүлсэн байсан. Тэгсэн чинь одоо Давао гэдэг өмнөд нутгийнхаа 1.7 сая хүн амтай одоо хоттой бол Дутерте яах аргагүй ял байгуулсан. Одоо харин ямар асуудал яригдж байгаа вэ гэхээр Сара Дутерте буюу дэд ерөнхийлөгч импичмент хийх юм уу буюу дараагийн одоо энэ Маркос Дутерте гэдэг хоёр гэр бүлийн хоорондын улс төрийн маргаанд хэн ялах юм бэ гэдэг дээр ингээд Филиппинчуудад зүүн өмнөд Азад яриа жиг тавин харж байгаа юм байна л да. Яг одоогоор шийдэл гараагүй. Одоогоор яг энэ нэг талтай. Миний ойлгож байгаагаар бол за одоо Дутертег хамгаалах ёстой хүмүүс нь энэ одоо хүүхдүүд нь буюу Дутертегийн гэр бүлийнхэн улс төрийн өндөр албан тушаал хашиж одоо аавыгаа хамгаалах гээд байгаа. За тэгээд тэр боломжийг нөгөө тал олох уугүй гэдэг асуудал гэж ойлгосон. Хараахан тэр асуудал шийдэггүй. Гэхдээ ямар ч гэсэн Дутерте бол чангал байгаа юм байна те. Өөрөө. Үнэхээр чанга байна. Одоо тэр Давао гэд хоттой яг би одоо санаж байлаа нэг 10 гаруй жилийн өмнө Дутерте Даваог хар тамхихгүй болгосон байхгүй юу? Яг тийм утгаараа өөрөө за Даваог би хар тамхитаас чөлөөлчлөө энэ хот хар тамхихгүй болчлоо гэмт хэрэгээ үзүүлэлт статистик дээр ингээд буугаад ирлээ гэж яг тэр хоттой өөрийнхөө одоо нэг компанид ажиллах хийсээр хагаад 2016 онд тэгвэл би одоо Филиппинийг хар тамхинаас ангижруулна гэж яг гарч ирсэн би бүр маш тоцсон зүйл л дээ. Гарч ирчээд хамгийн амар зэрлэг нь одоо манай сонсогч түрүүний Hot-Topics-ээр ярьжсэн
гарч ирчээж юу гэсэн бэхээр ерөөсө харт амих зарж исэн гэдэг мэдчилэг бол харт амих одоо зарж байгаа хэрэлж ийм хүмүүсийг энгийн иргэдийг буудаж алах боломж нь өгсөн. Тэгээ ер нь тэр чинь ингээд ямар нэгэн шүүх процесс байхгүйгээр нэг нүүдхөө алах боломжтой болчихж байгаа гэх юм уу. Одоо бүр ингээд маш сонин аргаар ингээд тэмцсэн. За өмнөөс нь болж хэдэн мянган хүн за би буруу санааг бол нэг 50-60 мянган хүн баг алуулсан байна уу нэг тийм статистик гардаг санаж байна. За ингээд ийм аргаар одоо бас зэрлэг аргаар тийм хэрцгийлтэй одоо чинь удамжинд жишээ нь чиний ингээд нөгөө одоо хоёулаа хоёр би энэ дээр яриа л та. Чамаг ч юм уу намаг ч юм уу гин буруутай гэдгийг хинч тогтоогоогүй байхад чив төр хин нэг нь буу гаргаж ирээ би энийг буудах хэрэгтэй л болсон гэсэн үг шүү дээ. Тийм тэнгүүтээ энэ харт амх зарж исэн маяг шууд хэлчихэж байгаа гэсэн шүү дээ тийм. Тэгээ дургу бачгаа очиж буудсан л харт амх зарж исэн гэж хэлэнгүүт нөгөөх нь болохоор нөгөө дүртэйстэйгийн бодлогын дагуу бол зөв зүйл болчиход байгаа байхгүй юу. За яалтчгүй Филиппиний гол асуудлын нэг бол харт амхинд хүн амын ялангуяа зарим хотуудынх нь хүн ам олохоор живцсэн байсан. За ийм хэцүү үед маш асуудалтай олон талын хуваагдуулсан ийм арга бодлого баримталсан. Тэгээд тийм тултаач тэр бас зарим хүмүүс дуртай байдаг юм шиг байна. Ямар ч даваад сонгогдсон байна шүү дээ, тий. За ямар ч сан одоо даваа гаргийнх нь одоо сонгуулийн хуулиа ярих уугүй юу гэдэг түрүү нэвтрүүлэг эхлэхээ өмнө ярьсан. Сонгуулийн үр дүн бол хараахан яг бүтэн гараагүй байна гэж би бодлоо л да, тий. Ямар ч тач одоогоор ингээд хүлээлтээр бол хоёр гэр бүлийн хоорондын энэ яг нөхцөл байдал тий дайны баг энэ улс төрийн дайны нөхцөл байдал хаашаа ирэх үү гэдэг дээр хүлээлт бол маш өндөр байна л да. Твиттертэй ялах юм уу Маркос ялах юм уу гэдэг ийм нөхцөл байдал тий. За бас иргэний дайнч болж магадгүй гэж бас ярьсан байлээ зарим хүмүүс. За нэлийн тийм хурцдмал байдалтай ийм хоёр гэр бүл нь илт нэг дайсагнасан байдалтай болчиход байгаа ийм нөхцөл байдалд Филиппиний улс төр орж байна. Дараагийн мэдээлэл рүү орцгоё. За Их Британд Маунжаро гэдэг хайлт 20,000 хайлтаа орж ирлээ. Маунжаро сонсчихсан уу? Үгүй. За Маунжаро гэдэг хайлт яхаар 20,000 хайлтаа ингээд Их Британд орж ирсэн бэ гэвэл Маунжаро гэдэг бол за бид нар түрүүний hot topics-ороо нэвтрүүлгээр нэлээд олоод ярьжсэн. Vegovi гэж ярьжсэн, Ozempic гэж ярьжсэн. За Маунжаро гэдэг хайлт Маунжаро клиник туршилтаар ялалт байгуулсан. Түүнээсээ болоод Маунжаро гэдэг хайлт бүр тэргүүлээд байгаа юм. За ерөнхийдөө дэлхийд даяар ялангуяа хөгжингөө улсуудад ийм таргалтын тахал гэж нэрлэдэг байгаа. Таргалт их олноор нэмэгдэж байгаа. Барууны Америк нэгдсэн улс, Австрали, ер нь Их Британи. Ер нь ингээд бид нар чинь хүмүүс чинь ерөөсөө л хідэн үүсэн цагаас хойш хоолны дутагдaltaй гэх юм уу хоол өдөр тутмынхаа хоолоо олохын төлөө амьдрдаг байтлаа. Одоо чинь одоо үлдсэн хідэн жил амьдрах хоолоор цуглуулж чадаад байгаа гэх юм уу. Ийм нөхцөл байдалд энэ одоо хөгжил одоо биднийг авчирлаа л та. Тэгэнгүүт хүмүүсийн бас яг одоо юу гэх юм ерөнхий биологи нь бас эндээ тасан цогцоог байгаа гэх юм уу огт хоолоо зохируулж чадахгүй байх юм зогтлохтой болж таарад байгаа шүү. Тийм учраас хөгжингөө орнуудад асар ихээр таргалт юм зөвхөн одоо хөгжингөө орн ч одоо Монголд бол бас нэлийн асуудалтай. За одоо би жишээ нэг одоо жишээ. За гэх мэт ийм асуудал байна. Тэгэхээр 21-р зууны хамгийн том шийдэх ёстой асуудал бол ерөөсөө таргалт ихний шийдэх асуудал биотехнологийн зун гэж нэрлэдэг байгаа. Энэний шийдэх хамгийн том ихний даваа бол таргалт гэж байна. Таргалт бол хор тавдарт нөлөөлдөг. Ерөөсөө дундаж наст эрүүл мэндийн хамгийн том асуудал мөн. За энэний эсрэг компаниуд супер компаниуд маш их хөрөнгө хаяж шинэ бүтээгдэхүүн гаргаж ирээд байгаа. За тэднээс нэг нь түрүүчийн мэдээлэл дээр хүргэжсэн semaglutide буюу за Ozempic бол эмчийн бичигтэйгээр ашигладаг юм. За дараагийн эмчийн бичиггүйгээр ашигладаг хувилбар нь Vegovi байсан. За яг энэ Ozempic-ийг хөгжүүлж байгаа компани бол дайн суурьтай Novo Nordisk гэдэг компани. За эсрэг талд нь Eli Lilly гэдэг ийм том компани гаргаж ирж байгаа хөгжүүлж байгаа бүтээгдэхүүн нь за яг хэрэглэгчийн гар дээр хүрж байгаа нь Маунжаро юм байна. За тэгсэн чинь Маунжаро дээр сая Их Британд ялангуяа Европт бол Маунжаро дээр клиник туршилт хийлээ. 72-7 хоногийн туршилт хийгээд Маунжаро 20%-аар баталгаатайгаар одоо 20%-аар хүмүүсийн юг одоо жинг дунджаар шүү. Дунджаар 20%-аар бууруулж байна гэсэн. Одоо би жишээ нь 100 кг-тай байлаа гэхэд 20 кг дургаж байна гэсэн үзүүлэлттэй байгаа. Энэ Vegovi-гоос Vegovi 14 юм байна. За энэгээр ингээ Маунжаро ялалт гаргасан. Ялалт гаргасан байна. За тэгээд дээрэс нь 32% нь ерөөсөө биеийнхээ 4/1-ийг одоо хайж чадсан. Энэ хугацаанд дандаа илүү дэлжинтэй хүмүүсийг туршилтанд 750 хүнийг аваад туршилт авсан чинь Маунжаро 32%, харин одоо Vegovi 16% байсан. Буюу ингээд талбар дээр Маунжаро ялт байгуулсан клиник туршилт зарласан байгаа.
өрсөлдөөд байна тий яг ингээд талбар дээр бол. За одоо ингээд гидсний бүсгийн тойрог гэж яддаг шүү дээ тий. Энэ гидсний бүсгийн тойргийг Wegovy 13 см багасгасан. Яг энэ хугацаанд дунджаар шүү. Тэр хоёулаа л маш сайн нүх дүндээ байгаа нь ойлгомжтой. Гэхдээ Mounjaro 18 см бууруулсан гэж байна. За гих мэтчлэн одоо энэ илүү цусны даралтыг багасгаад, цусны цаагрын хэмжээг багасгаад, холестеролын хэмжээг багасгаад гих мэт тэгсэн мөртлөө хоёулаа адилхан сөрөг нөлөө бол яг адилхан байсан гэж байна. Нэг сонирхолтой бас мэдээлэл нь Mounjaro эмэгтэйчүүдэд илүү нөлөөтэй гинэ. Эрчүүдээс илүү. За энэ одоо мэдээллээс болоод хүн болгон Mounjaro гэдгийг хайж байгаа маань угийн одоо энэ клиник туршилтын дайны хүлээгээд ижсэн хоёр компани Eli, Novo Nordisk хоёр ингээд клиник туршилтыг хүлээж ирсэн. За угийн энэ туршилт гарахаас өмнө Mounjaro бас нэлээд их зах зээлийн эзлээд амжицсан байсан байна. За энэ одоо мэдээлэл бол одоо энэ Glasgow их сургуулийн хүн бол илүү их одоо борлуулалтыг нь бүр тэнгэрт хадах байхаа Mounjaro гэж зарлцсан. За одоо ингээд ер нь дэлхийд даяараа гэх юм уу биотехнологи тэр даяараа ихний ээлжийн барьж авсан одоо дайсан гэх юм уу дайсан бол тархалт дээр инхүү Mounjaro ингээд ялтаах гаргаж байгаа юм байна. Үнэн хэдгийг нү тэгээд за би өөртөө үнийн нь бол судалсангүй асуусангүй. Хоёлаа болохоор тэгж үзчих. Хоёлаа өмнө ярьсан ярьж. За Ozempic хэрэглэх юм бол 1 сарда 8 биш $1000 гэж хэлсэн. Тэр Монгол мөнгөөр нь 3,600. За тэгвэл Wegovy болохоор $600-аас $800 гэж хэлсэн санагдаж бас чи ярьсан. Би бас яриаггүй болохоор санахгүй байж магадгүй шүү. 600-аас 800 буюу Ozempic-оос арай хямдхан сар болгоны үнэлгээнд тийм. Тэгвэл одоо энэ Mounjaro гэдэг нь бас үнийх нь мэдээж ингээд талбар дээр өрсөлдөж байгаа юм чинь бас нэг ялгаа бас байгаа юм болов уу болов. Novo Nordisk-ийг би юугаар мэдэж нөхөр Монголд нийлүүлдэг инсулины эм чинь бүгд Novo Nordisk-ийн байдгийг би яг санаад байна л да. Нөгөө богны тариа, үзгэн тариа өөр чинь тэр чигээр Novo Nordisk-ийн байдаг санагдаж байна. Диабеттэй холбоотой, чихрийн шидэнтэй холбоотой бүгдийг нийлүүлдэг. За Их Британд энэ Simple Online Pharmacy гэдэг сайт мэдээлснээр бол сарын 140 фунт стерлинг гэсэн байна. За фунт стерлинг энийг одоо Монгол мөнгөөр 750 мянган төгрөг хязгаарлах юм сар болгоно. $200 гэсэн үг байна. Энэ хязгаараас эхэлж байгаа гэж байна. Тэгэхээр хэмжээнээс хамаарат янз янз болох юм шиг байна. За ийхүү одоо Mounjaro гэдэг ийм олон хүмүүсийн за бодвол одоо таргалтайгаа тэмцэж байгаа хүмүүс олон байгаа байлгүй. Тэр болгоно л одоо Google-ээр ороод Mounjaro хийдэг чинь Mounjaro л гэл одоо Их Британаар хайж байгаа юм байна. За та хизээ оруулж ир зарах чинь да. Үгүй мэдгүй би одоо судалсан. Би эргэлзчихлээ. Би ууг нь Wegovy айгу зүгээр юм гэж бодсон чинь Mounjaro нь ялт байгуулад байгаа гинэ. Яа. Нөгөө өмнөх нэвтрүүлэг дээр та манайх үдсэн бол санаж байгаа хариугүй маань Wegovy-г оруулж ир зарнаа гэсэн сууж байсан. Тэгсэн чи одоо бодно өөрчлөгдсөн. Mounjaro нь лагин гинэ гэж сууж энэ. За дараагийн нэвтрүүлэг дараагийн мэдээлэл орё. За ингэсэн одоо нөгөө алдар түрүүний эхний мэдээлэл дээр гарсан Британий одоо ерөнхий сайд Keir Starmer-тай холбоотой мэдээллийг хүргэх гэж байна. Би бүр түрүүндээ чамаас хоёлаа мэдээлэл ингээд давхарцсан уу юу гэж хоорондоо ярьсан шүү дээ. Тэнгүүт би бүр наа чин хизээ тийм болчоод энэ хүн одоо ийм лаг мэдээллийг яваад байгаа юм гэж би бүр гайхаад. За ингэсэн ерөнхий сайдын хувьд за энэ магадгүй те Британь руу гарах гэж байгаа, сурах гэж байгаа тийм үү? Эсвэл Британд амьдарч байгаа хүмүүстэй бас их холбоотой мэдээлэл юм байна. Яагаад тэгэхээр их Британь улс цагаачлалын бодлого чангатах гэдэг мэдээллийг албан мэдээллийг албан ёсоор хийчлээ л дээ. Тэгэхээр цагаачлалын бодлого ингэж шангалснаар одоо жишээ нь 2029 он хүрэхэд цагаачилж жилдээ цагаачилж орж ирсэн иргэдийн тог доорож 100,000-аар бууруулна гэдэг ийм мэдээлэл хийсэн байна. Тэгэхээр яагаад ингэж байгаа юм бэ гэдэг дээр бас би тайлбаруудыг ярьж өгөн. За жишээ нь 2023 оны 6 сард гэхэд Их Британд 906,000 хүн цагаачилж орж ирсэн байдаг. Үргэлжлээд өнгөрсөн жил гэхэд 24 онд гэхэд бол 728,000 буюу буурж исэн. За явсаар ингээд 2029 он гэхэд энэ тоо бол 100,000-аар буурна гэсэн мэдээлэл хийлээ. За тэгэхээр Европын холбооны орнуудад бол цагаачлал үнэхээр одоо тулгамдсан асуудал болсон л дээ. Ялангуяа одоо Арабын хавар хувьсгалын дараа за тэгээд Африк твээс орж ирж байгаа иргэдийн ингээд нөгөө тэг газрын дүндтэн гэсээр ингээд дамсан тэр иргэдийн одоо амнасаа алдсан үйл явдлууд за тэгээд одоо хүчээр шахуу орж ирээд цагаачилж амьдарч исэн иргэдийн яг энэ нөхцөл байдлын дараа бол Европын холбооны зүгээс цагаачлалын бодлого чангатгана гэдэг мэдээллийг удаа дараа хийжсэн.
За тэгвэл өмнөх одоо ерөнхий сайдуудын бодлогыг одоо Кир Стармерийн хувьд илүү чангалаа гэдгийг албан ёсоор мэдээлж чинь Борис Джонсны засгийн газрын үед за ингээд ямарваа нэгэн одоо байгууллага аж ахуй нэгж гаднаас эрүүл мэндийн болон халамжийн ажилтнуудыг авах боломжтой байсан. А тэгвэл одоо Кир Стармерийн хувьд болохоор эрүүл мэндийн ажилтнууд болон халамжийн ажилтнуудыг гаднаас авах боломжгүй. Зөвхөн Британий иргэнийг авна. А Британий иргэнийг авахгүй гэх юм бол одоо байгаа иргэдийнхээ одоо визний хугацааг ном ёсоор сунгуулад явах боломжтой гэдэг ийм нөхцөлийг тулгаж байгаа юм байна. Тэгэхээр бол ер нь бол одоо ингээд одоо Британд орж ирж байгаа ажилтнуудын одоо ажилчдын гэж хэлэх юм уу? Тоо 7,000-аас 8,000-аар бол буурна гэсэн ийм мэдээлэл бол цацагдж байна. Гэхдээ одоо нэг өндөр чадвартай ажилтнууд гэж ярьдаг да. Виз авах боломжтой хүмүүс. Энэ хүмүүст одоо тавих шаардлагуудаас өндөрсөж байгаа юм байна. За ингээд тодорхой хэмжээний одоо юу гэдэг одоо мэргэжлүүд байгаа шүү дээ. За зарим мэргэжлүүд нь шууд хасаад нэмээд англи хэлний чадвар нь өндөр байх. Одоо байгаа нөхцлөөс нь илүү өндөрөөр ч юм уу те. Жишээ нь ингээд за одоо англи хэлний левелүүд байгаа шүү дээ. C1 ч юм уу те. C1 level буюу C1 бол advanced буюу одоо нэлийн дээгүүр левел штэ одоо төвшин тэгэх юм бол одоо тавих шаардлагаараа бол C2 ч юм уу одоо унган чөлөөтэй ойлголцдог ч юм уу иймэрхүү юм одоо яг энэ бол баттай яг минийх бол зүгээр би төсөөлүүлж хэлж байгаа шүү. Яг энэ англи хэлний шаардлаган дээр бол тодорхой мэдээлэл гараагүй. Гэхдээ ажлын виз одоо горилж байгаа хүмүүсийн хувьд англи хэлний шаардлага бол өндөрснө гэдэг мэдээллийг бол албан ёсоор хийсэн байна л да. За энэ Европ ер нь тэр чигаараа л маш энэ хүн ам зүйн асуудал нь маш хүнд байгаад байна. Сүүлд би нэг ийм статистик сонссон. Бэлэгд амьдарч байгаа хүмүүсийн Брюссел хотын 18 хүртэлх насныхан 90% нь бэлэг хүмүүс биш байна гэж. За 10 хүн тутмын 9 нь 18-аас доош насныхан 10 хүн тутмын 9 нь гадаадын цагаачтай. За одоо Их Британд бол бас энэ хэцүү байдал нь юугаар сүлд ажиглагдсан бэхээр Их Британд шинээр төрж байгаа хүүхдүүдэд өгж байгаа нэр гэж байдаг. За Их Британд бол англичуудад бол хамгийн их өгдөг нь бол Джон одоо хин гэдгийн түгээмэл нэрүүд байдаг шүү дээ. Джон Кен хин байдгийн тийм. Тэгсэн чинь нэгт Мухаммед гэдэг нэр орсон. Одоо англи шин төрж байгаа хүүхдүүдэд өгж байгаа хамгийн их хөгжөө нэр бол Мухаммед. Өөрөөр хэлбэл үндсэн англи хүмүүс нь Британи хүмүүс нь хүрчгүй байгаахгүй хүүхд төрүүлэхгүй байгаа. Орж ирж байгаа цагаачт нь төрж байгаа тэднээс нь хүн ам нүсэд байгаа. За англичууд бол өөрсдөө одоо ийм байдалтай байгаа. Зөвхөн ганц Англид бол биш, Их Британд бол биш. Европ даяараа нэг юм төрөлтийн асуудалтай байгаад байгаа. За буруудахтаа бол мэдээж хэрэг нэг улс төрчтэй бол буруудахдаг. Гэхдээ яг цагаад талахаар хүмүүс нь өөрсдөө төрөх хүсэлгүй л болцгаасан байгаа байхгүй юу? Энэ хэцүү байна, тэр хэцүү байна, амьдрал хэцүү байна, эднэслээс болж байгаа гэж ойлгосон. Ер нь нийтээр ийм байдалтай байгаа. За энэ асуудалтай одоо янз янзаар тайлбарлаж одоо тэмцэх гэж оролдож байгаа. Энэ өөрөө юуг дагуулж байгаа гэхээр дагуулад цагаачдыг оруулж ирэхээс өөр аргагүй. Ягаад гэвэл оруулж ирэхгүй бол эдийн засгийн зогсно. За зарим хүмүүс ард түмэн нь юу гэж хүсэж байдаг вэ гэхээр ерөөсөө л цагаачдыг болиулаач энэ болохгүй шүү дээ гэдэг. Тэгсэн мөртлөө эдийн засгийн гацгаад байдаг. Тэрийг нь одоо ард түмэн бас төдийлөн ойлгодгүй ч юм ийм байдалтай байдаг. За Кир Стармер бол энэ асуудал дээр баруун чигийн буюу одоо оруулж ирэхгүй энийг илүү чангадахна гэсэн бодлого баримталж байгаа. Харж илээ Жоржо Мелони одоо Италийн ерөнхий сайд ч гэсэн ингэж хэлж гарч ирээд бид нар 23 онд багтаа 400 мянган цагааж оруулж ирнэ гэж амлалтаа бодлоо өөрчилсөн байгаа. Яг тэгвэл энэ одоо төрөлтийн асуудал бол хаасайгуу толгойн өвчин болж байгаа. За Монгол бас араас нь бас орж байна. Энэ 2024 анх удаа сүүлийн 2005 оноос хойш 20 жилдээ анх удаа Монгол төрөлтийн иргэн нөхцөлт төвчнөөс доош төрөлтөд болсон. Бас л яг ялгаагүй Солонгосын хойноос явж байна. Төрөлт хүмүүст хүрэх сонирхолгүй болоод эхэлж байгаа. Ийм цаг үед амьдарч байна. Зя хамтран ажиллагчдаа танилцуулъя. Манай нэвтрүүлэгтээ яг л хайр шиг байна те. Маскулан брэнд хамтран ажиллаж байна. Зя Монгол Impex концерн маань уучлаарай. За 1989 онд Герман улсад үүсгэн байгуулагдсан 36 жилийн түүхтэй Маскулан брендийн 9 төрлийн бэлгэвч 5 төрлийн чийгшүүлэгч буюу лубрикантыг хэрэглэгчдэд хүргэж байна. Тэгэхээр манайхан чэйжлээд аваарай. Яг л хайр шиг Маскулан брэнд магадгүй те хэрэг болох юм бол одоо чанартай буух эзэн буцах хаягтай гэдэг үгэнд би их дуртай л да. Чанартай брендийг бас сонгох хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхээр дэлхийн 60 гаруй улсад Маскулан бэлгэвчийг хэрэглэдэг. Тэгэхээр жинхэнэ герман чанар Маскулан бэлгэвч нь 100% натурал резенээр хийгддэг. Чанартай бэлгэвч үйлдвэрлэхийн тулд өндөр чанартай түүхийд ашиглан наривчлалтай үйлдвэрлэн бэлгэвч бүрийг электро аргаар шалгадаг.
За ер нь бэлгэвчийг бол 3 4 төрлийн одоо чухал үзүүлэлтийг нь харах хэрэгтэй баг. За нэгдүгээрт мэдээж чанартай байх хэрэгтэй. За бэлгэж авсан. За тэгээ янз янзын өвчин халддаг ч юм уу жирэмсэлтийн тохиолдол бас нэрсэр байгаад байдаг. Энэ бол ерөөсөө яг бэлгэвчийн чанартай холбоотой. Тэгэхээр одоо яг энэ герман энэ маскулин бэлгэвч бол 6 аргаар шалгадаг тийм нарийн арга технологиор шалгадаг ийм даваануудыг даваад гаргаж ирсэн бэлгэвчүүдийг зах зээл дээр нийлүүлдэг байгаа. За хоёр дахь нь энэ хэр тухтай байх вэ гэдэг асуудал байгаа л да. Ер нь бол зарим бэлгэвч ингээд үнэр нь муухай байдаг. За эсвэл болтгүй хэмжээнд таардгүй гэх мэт байдаг бол маскулин брэнд өөрөө маш олон төрлийн бүтээгдэхүүн нийлүүлдэг. За тэр хэлбэрт тохирсон анатомиктой за маш том хэмжээтэй бол тэрэнд таарсан хэмжээ бас байгаа. За шар ягаан ногоон 3 төрлийн өнгө болон жимсний үнэртэйгээд олон төрлийн ийм сонголттой ийм бүтээгдэхүүн байна. За тэгээд нэмээд эн чинь бас гоёмсог алтлаг өнгөтэй ялгармаар байл те алтан бэлгэвч байгаа шүү. Гаргаад ирэх нэ штэ. За тэгээд маш нэмгэн буюу 20%-аар илүү нэмгэн пүр зэрэг 9 төрлөөс сонголттой их боломжтой. Тэгээд төрөл бүр нь хайрцагын дотроо 3 ширхэр болон 10 ширхэр савлгаатай байгаа. За тэгэхээр хэрвээ та бэлгэвч авах хэзээ нэгэн цагт бэлгэвч хэрэг болвол маскулин гэдэг үгийг тогтоогоод аваарай. Маскулин брендийг бол бүх хэм сонгуудаар худалдаалж байгаа. За мөн хүргэлтээр худалдаж авах боломжтой. Хүргэлтээр авъя гэвэл City Pharmacy гэмээр гэсэн вебсайт руу орох юм байна. City Pharmacy гэмээр. За хамтран ажиллах дэлгэрэнгүй мэдээллийг авмаар байвал 1819-23 гэдэг дугаарлуу залгаарай. 1819-23. Маскулин Монголиа гэдэг та бүхэн хайх юм бол Facebook пэйж нь байгаа шүү. Ороод дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Бидний ажлыг дэмжиж байгаа Маскулин Монголиаг лайк дараарай. Манай нэвтрүүлэгтээ яг л хайр шиг өрөө те Маскулин брэнд хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлаа. Зэ одоо пикс нэвтрүүлэг үргэлжилж байна. За одоо дараагийн мэдээлэл рүү орё тийм. За би миний мэдээлэл. За би явчих уу? Аагүй би яа. Энэ миний түрүүний ярьсан мэдээлэлтэй холбоотой. За гэхдээ яаж ярьсан даа. Megan Trainor гэдэг айлт Америк нэгдсэн улсад 10,000 айлтаар тэргүүлж эхэлсэн. За Megan Trainor гэдэг дуучныг би одоо энэ хүнийг All About the Bass гэдэг нэг тийм 14-5 онд л байсан санаж байна. Тэр үед л гарч ирсэн. Нэлээд хит болж ирсэн тэр дуунаас нь мэднэ. За тэр үед чинь нэлээд тийм махлаг одоо тийм дуучин байсан тийм махлаг дуучин байсан. За тэгсэн чинь Megan Trainor бүр шал өөр хүн болж өрсөн. За тэгээд шинэ зургийг харчаад за хүмүүс бүр Megan Trainor ийм болсон юм уу гэж бүр ингэж шууд хайгаад байна. Megan Trainor-ийн зургийг одоо дууг нь мэддэг хүмүүс Megan Trainor-ийн зургийг олоод харчаа гэд хайж байгаа. За Megan Trainor-ийн одоо эртний зургийг одоо харуулж байна. Одоо шинэ зургийг харуулж байна. Яа. За би хараад тий. За энэ дээр юу ажигддаг вэ? Оо бурхан минь. Би энэ дээр одоо ингэж амар реакцэл болох үгүйгээ мэдэхгүй байна. За гэхдээ ямар том сэтгэлтэй болов. Яг зөв. Megan Trainor шинээр хүүх хэлгсэн юм байна. За тэгээд Megan Trainor маань уг нь 2 хүүхдийн ээж юм байна. Тэгээд хүүх хэлгсэн талаараа маш дэлгэрэнгүй өөрийнхөө ингээд нөө эмзэглдэг талаараа дэлгэрэнгүй ярилцгыг people сэтгүүлд өгсөн юм байлээ. За тэгээд түүний одоо энэ албаар хэлгсэн хүүхөө гаргахгүй юм. Даашин зүмөссөн энэ зургийг хүмүүс харах гад Megan Trainor гэдэг хайгаад байна. Ягаан өнгийн нэлийн юм одоо бари өгөх юм уу? нийл задгаа даашинтай тэгээд нөгөө сэтгэлээ нилээн ил гаргацсан байна л да. Тэгээд би одоо бараг нэг сэтгэл гэхээс илүү бараг ачаач гэж нэрлэмээр юм шиг заяа. Тэгээд маш том л байна л да. Яг үнийг хэлэхэд бол. Тэгээд тренер people сэтгүүлч юу гэж ярьсан өгсөн бэхээр би төрөхдөө л унжуу хүүхэд байсан гэсэн байна. Нэрнгэсэн миний хүүхд дандаа л газар ширтэж явдаг байсан гэдэг. Одоо өөрөө зовлонгоо ярьсан байгаа маш нээлттэйгээр одоо энэ тухай. Энэ миний хувьд бол маш эмзэг асуудал байсан маа. Тийм учраас би ингээ хүүх хэлгсэн. Одоо би босгосон. Тэгээд би 2 хүүхдийн ээжээ гэхдээ хардаа сонстоо энэ миний угаасаас үү гаргадгүй маа. Тэгээд би өшөө цааштай олон хүүхдтэй болсон ч тэрдээ тэргүй энэ сүү гарахгүй эндээс. Тийм учраас би ингээд хүүх хэлгчлээ гэж өөрөө ингэж тайлбарласан байгаа юм. За Instagram дээр бас энэ зураг тавьчаад бас өөрийгөө энийг тайлбарласан байлээ. За би угаасаа л өөрийнхөө одоо энэ цээж хэсэгтээ хайртай байх хайрын асуудал үргэлжийн асуудалтай токсик харьцаатай байсан гэж өөрөө одоо жишээ нь тайлбарласан байлаа. За токсик гэдэг үгийг би нэмжлээ шүү. Ер нь бол энэ өөрийнхөө цээжинд их тийм хайртай байгаагүй дургу тэрэн дээр эмзэлдэг асуудал байсан гэсэн үг байна. За тэгэд энэ миний амьдралыг энэ унжуу юм миний амьдралыг бас унжуу болгоод байсан. Тийм учраас би нэг өөрчлөлөө гэж
фануудтай өөрийнхөө шүтэн бишрэгчтэй хандаж Instagram дээр оруулсан юм байна. За одоо Меган Трейнерийн шинэ зургийг манай найруулагч харуулж байна. Шал өөр хүн болсон. Гарч ирж харж байна те. Энэ найруулагч сая нэг зураг өгөөд өнгөрлөө л дээ. Энэ одоо нөгөө нэг том сэтгэлтэй болохоос өмнөх зураг нь баг шиг байлаа. Тэнгүүд ялтчгүй ялгаа бол байна. Гэхдээ үнэхээр л гоё харагдаж байна. Гоё харагдаж байна. Үзэсгэлэнтэй харагдаж байна. Энэ бүсгүй маань өөрөө нэлээд бондгоор стилтэй гарч ирээ. Тэгээд дуун чихэнд хоногшоод хүмүүсийн дунд маш их түгээд за тэгээд алдартай болж исэн бол одоо ялч сүүлийн үед нөгөө дахин турсан гэдэг ийм мэдээлэлээр орж ирээдсэн тий. Тэгсэн чинь одоо болохоор айгу одоо юу яж л та том сэтгэлтэй болоод ороод ирлээ л тий. За тэгээд түрүүний миний хэлсэн мэдээтэй яаж холбогдох вэ гэсэн чинь Меган Трейнер Маунжоор ашигласан юм байна. За Маунжоороо ашигласан нь бол өөрөө бүр яг хүлээн зөвшөөрсөн. Тэгээд тайлбарлалттай ингэсэн байна. За бид нар ингээ хаяа өсөөд байдаг. Энэ өсөх мэдрэмжийг ингээд дарах зорилттой. Бид нар угаасаа ингээд өдөр тутмын амьдралдаа бид нар өсөх ёстой биологийн дохио өгдөг функц маань эвдэрчдэг юм шиг байна тийм. За тэгээд энэ асуудлыг ингээд яадаг юм аа, дарддаг юм аа. Бид нар одоо ингээд дасгал хийсэн ч энэ тэнд идсэн ч ингээд өсөд байдаг. Би одоо юу гэж ажигласан Монжоор ашигласнаас бол би баг үлсдэг болчих. Энийг би ашиглалаа. Тэгээд Монжоргийн тусламжтайгаар би юм болсон гэдэг өөрөө тайлбарласан байлаа. Найруулагч энд бас Doja Cat гэдэг дуучны зургийг нөгөөд нь бас сэтгэлтэй болсон зураг юм багтаа гэхгүй. Бүгд л дуурал сэтгэлтэй болцгоо л яваад байгаа юм байна да. Хөөе, хоёлаа л дутаад байна. Хоёлаа л энд дутаад байна шүү яг одоо. Би нэг яг ийм үгийг олон хэлдэггүй гэхдээ Михаил нэг бодлоо. За манайхаас олсон бид арайгүй бодол байна гэж хэлсэн. Тэгэхээр бүгдээр одоо бас 3 сарын дараа арайгүйний хүлээ ядаргаад байна. 3 сарын дараа яг хിവэрэ байвал хэл ам шүү. Дараагийн мэдээлэл рүү орцгоё. За дараагийн мэдээлэл дээр би ийм мэдээлэл одоо энэ Тори Ланес гэдэг нэр Их Британд болон Америкт тренд дээр бүр нэлээд дээгүүр ороод ирсэн юм байна. За тэгээд химбэ гэж би бүр ингээтэ химбэ гэдээ дарсан чинь рэпер гэсэн. За яадаг рэпер гэсэн чинь би таниагүй заяа. Угаасаа одоо ингэ бидний нийтлэг таньдаг те Drake ч юм уу те Kendrick Lamar ч юм уу J Cole ч юм уу те ингээд нөгөө нэг нийтлэг таньдаг рэпер байсангүй. Гэхдээ би ингэ доторх мэдээллийг уншижсэн чинь хин гэдгийг би шууд мэдээллийг уншиж байгаа танилаа л да. Яагаад энэ хүн тренд дээр орж ирсэн бэ гэдгийг. За энэ залуу болохоор Канад гаралтай. За яагаад тренд дээр орж ирсэн бэ гэхээр нэгэн алдартай бүсгүйг одоо буудаж гимтээсэн хэрэгтэй 10 жилийн 20 ял аваад хоригдчихсэн. За яг энэ үеэрээ одоо шоронд байхдаа гэсэн үг бусдад гутгалуулад эмнэлэгт хүргэгдсэн гэдэг мэдээлэл цацагдсан. Тэгээ би хэнийг буудсан гэдгийг уншичаад энэ юм биш гэдээсэн. За Megan Thee Stallion гэдэг одоо нэг маш одоо алдартай бүсгүй байгаа. Би түрүү найруулагч руу нэрийг явуулсан ба тэгэхээр найруулагч зургийг нөхөр чи хараад бас тань бас л сайхан сэтгэлтэй ерөнхийдөө ерөн л сайхан бүсгүй байгаа даа. Тэгэхээр Megan Thee Stallion-тай одоо 2020 онд энэ хоёр ч өмнө нь ийм байсан юм байна. Тори Ланес гэдэг нэрийг бид нар бол мэдэхгүй. Гэхдээ Megan Thee Stallion гэдэг бүсгүй бол Мамуши гэдэг дуу нь одоо сүүлд Billboard-д нэлээд дээгүүр явсан да. Чи харуул таних бах. За харъя. Яасан бэ гэхээр ч өмнө ингээд нэг тийм уулзч учирдаг байсан юм байна л та. Тийм би яг BBC дээр байгаа юм ярьж байгаа шүү. Би одоо хов яриаггүй шүү. BBC хов бичдэг болчих. За 2020 онд энэ хоёр алдарт Kylie Jenner-ийн Холливуудын ингээд эдлэнд болж исэн шоун дээр ингээд уулзсан, таарлцсан. Таарлдаад хамтдаа ингээд харихаар ч юм уу мэдгүй хамтдаа л гараал нэг машинд суусан юм байна. Тэгээд ингээд хоорондоо муудалцаа. За тийм Megan Thee Stallion буюу одоо нөгөө рэпер бүсгүй маань одоо би энэ машинаас чинь буумаар байна гэсэн чинь залуу буулахгүй гэсэн. За ингэж жаад Megan Thee Stallion тэгвэл би буун Megan Thee чинь бас өөрөө бас нэлээд том биетэй гэж би хараад байдаг байхгүй нэг метр нэг доорож 75 байгаа. Тэгэхээр ийм том биетэй бүсгүй бол бас л том л байгаа шүү дээ. Тэгээ ингээд нөө тэмцэлтжийн хооронд нь залуу хөлрүүнд буудаад баларсан. Тэгээд ингээд эн чинь одоо тухайн үед 20 онд чинь маш алдартай болсон байсан энэ бүсгүй хөлрүү буудсан хэрэгээр нилээд том шуугаан дийгдээд за залуу бол 10 жилийн хорих авч ирсэн. Одоо харин болохоор залууг ингээд шоронд байхад нь хүн хутгалсан гэдэг ийм мэдээлэл цацагдсан. Тэгээд ингээд би түрүү энийг ингээд нөгөө нэг сошиал медиа дээр хүмүүс юу гэж бууж гинжин гэж удаад бас хэрэг дурлж орлоо л тоо. Одоо болохоор би Facebook ярьж байгаа шүү. Тэгсэн чинь хүмүүс Megan Thee хүнээр хутгалуулсан байж болох уу гэд баахан нөгөө бас нэг тийм нөгөө одоо нөгөө тийм таамаглал маягаар баруун зүүн эргийн тулаан гэдэг шиг нөгөө хипхопуудын хоорондын beef буюу хэрүүлийн ингээд нөгөө тэмцэл нь цааштай бие биенийг хутгалахад хүргэсэн үг гэх мэтчлэн ийм юм бол явж илээ.
За Tory Lanez гэдэг энэ одоо хайлт бол 100 мянган хайлттайгаар 8 цагийн өмнөөс трендлж эхэлсэн байна. Дүнгиж эхэлж байна. Америк нэгдсэн улсад ингээд трендлэжсэн. Би нэг одоо мэдгүй болохоор ямар учиртай энэ мэдгүй гэсэн манай арийн гоё дэлгэрүүлээд яриад өглөө. За энэ өшөөч бас нэлээ нэмэгдэж магадгүй юм шиг харагдаж байна тренд. Энэ хүрээд манай өнөөдрийн Hot Topics нэвтрүүлэг өндөрлөх боллоо. Манай Hot Topics нэвтрүүлгийн өнөөдрийн дугаартай хэрэглээ бүр тохирсон зээлийг Payon-оос ураатай Payon цахин зээлийн аппликейшн хамтран ажиллаж байна. За мөн яг л хайр шиг ураатай Masculine брэнд хамтран ажиллаж байна. Ажлаа сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээг хүлээн аваарай. 10 цаг 10 минутаас манай эфир хөгжин төд нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа Ашмута. Баярлалаа Зэрэгмута.